За хамт олж та бүхэндээ баярлалаа. Нэг сэдвээр нэвтрүүлгийн ээлжид дугаар үзэж та бүхэндээ хүрэх гэж байна. Энэ удаад бид үе тэнгийн дээрлэлт гэдэг сэдвийг онцлож та бүхэнд бас яг энэ сэдвийн хүрээнд зочдынхон байр суурийг хүргэхэд студидтэй ураад байна. За зочдоо танилцуулъя миний баргалтлаас. За боловсролын яамны ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга цогцолмаа мөн цагдаа ерөнхий газрын урьдчилан зэрэглэх албаны ахлах мэргэжилтэн сайн бэлгэнээр манай студид ажиллаж байна. За бас гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгаалал яамнаас бид бас зочдыг урьдсан байгаа хараахан ирж амжиг багш. Урьдуул харж тавганд баярлалаа. Баярлалаа. За надад нэг ийм судалгаа байна. 4264 хүүхдийн дунд энэхт 12-аас 18 насны гэж байгаа. Судалгаа хийгээд үзсэн чинь 82.8% нь үе тэнгийн дээрлэлт хүчирхийлэлд өртөж байсан гэдэг ийм судалгаа байна. Тэгээд 82.1 гэж үндсэндээ 5 хүүхд тутмын 4 нь ямар нэгэн байдлаар ингээд үе тэнгийн дээрлэлт өртөж байна гэсэн ийм судалгаа байна гэдэг. Тэгэхээр яг 5 яг энэ хариуцж байгаа ажлуудынхаа хүрээнд яг энэ үе тэнгийн дээрлэлт гэдгийг одоо ямар төвшөнд хүрч ийдэг гэж үнэлдэг юм бэ? Ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэдгээс ярьсан байна. За боловсролын салбарт бол одоо бас 900-аад сургуульд тийм ээ 900 орчим 800 гаруй мянган хүүхэд бол суралцж байна. Тэгэхээр яг боловсролын салбарт бол бас энэ одоо хүүхдүүдийн судалгааг бол бас авч байгаа үндсэн. За энэ судалгаан дээр ч гэсэн бас энэ тодорхой хэмжээгээр үе тэнгийн дээрлэлтэнд өртсөн хүүхдүүдийн судалгааг бид нар бас хийдэг. Тэгээд өнгөрсөн одоо жилийн судалгааны үр дүнг би бас танилцуулъя л да. Тодорхой хэмжээгээр бас нэг 750 мянга орчим хүүхэд бол энэ судалгаанд хамрагдсан байгаа. Суралцж байгаа хүүхдүүдээс. Тэгээд нэг 60 мянга орчим хүүхэд бол бас өндөр дунд эрсдэлтэй байна гэсэн ийм судалгаа гарсан. Тэгэхээр энэ судалгааны үндсэн дээр яг одоо тэр чин олон төрлийн одоо бас эрсдэл дунд байгаа шүү дээ тийм ээ, амьдралын түвшин эрсдлүүдж байгаа тийм ээ. Тэгээд эндээс харахаар бас нэг 16 мянга гаруй хүүхэд бол бас үе тэнгийн дээрлэлтэнд тодорхой хэмжээгээр бас өртөж байгаа. Өртөж болцсошгүй гэсэн ийм бас судалгаа байгаа гэсэн. Тэгэхээр бид нар энэ судалгааг бас авж байгаа өөрөө мэдээж ач холбогдол нь энэ судалгаанаас яаж бас урьдчилан сэргийлэх үү, энэ судалгаанд өртсөн хүүхдүүдийг өртөхөөс өмнө яаж одоо бас урьдчилан сэргийлэх үүднээс энэ судалгаануудыг хийгдэж байгаа. Түнчлэн бас судалгаа аваад энэ мөн одоо хүүхэд хамгааллын баг гэж бүх сургуулиуд дээр ажилладаг. Тэгэхээр энэ баг бас энэ өрсөлдөлд орсон хүүхдүүдтэйгээ бас яаж ажиллах аргачлал зааврыг бас бодлоод өгсөн байж байгаа. Мөн энэ хүүхэд хамгааллын багийн ажиллах зардлыг бас боловсролын яам дээр бас байдаг. Тэгэхээр бол ямар ч байсан бодлогын төвшөнд бол энд бол бас бодлогын баримтчгууд болон холбогдох судалгаа, аргачлал, зааврууд бол бас байгаа гэдгийг л. За ямар төвшөнд байгаа гэдгийг бол тодорхой хэмжээнд үнэлчихэд байгаа юм байна гэж байна. За хүүхдүүд бол одоо ч цагдаа дээр очил намаа ингэжлээ гэж хэлэх нь харьцан бага баг. Хамгийн ойр одоо нийгмийн ажилтан ч юм уу багштай ч юм ээж автал хэлэх баг. Тэгэхээр яг энэ магадгүй сургуулийн орчинд үйлдэгдээд байгаа энэ асуудал цагдаагийн байгууллагын зүгээс яг ямар хуу байдлаар хяналт тавьж ажилладаг юм бэ? За түрүүн та яг нэг үе тэнгийн дээрлэлтийн тоон судалгаа гэдэг ярьж байгаа. Би эндээс нэг тоо хариулт хийж чадаад байгаа байхгүй. За 2025 онд бол цагдаагийн байгууллагч ялангуяа яг үе тэнгийн дээрлэлтүүд чиглэсэн тийм урьдчилан сэргийлэх ажлыг хийх одоо хэрэгжүүлэх зорилго яг шалтгаан нөхцөлийн тогтоосролоор цахим орчинд дунд болон ахлах ангийн сурагчдын дунд цахим нээлттэй тийм санал асуулга явуулсан. За энэ үр дүнд нэг 100 мянган орчим хүүхэд судалгаанд хамрагдсан гэдэг сайн нэр үндэстэй. За энэ судалгааны үр дүнгээр за одоо нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 16.4% нь үе тэнгийн дээрлэлтэнд өртөж байсан. За үе тэнгийн дээрлэлт өртөж байсан хүүхдүүд дундаа за түүний одоо 50% нь бол дандаа сургуулийнхаа орчинд үе тэнгийн дээрлэлт өртөж байсан гэсэн тоо баримталж байгаа. Тэгэхээр энэ үе тэнгийн дээрлэлтийг зөвлөвөл сургуулийн сурагчдын өсвөр насны хүүхдэд бол дэлхүү явагдаж байгаа тоо баримт өндөр байгаа нь харагдаж байгаа. За цагдаагийн байгууллагаас одоо энэ урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо судалгааныхаа үр дүнгээ үнэлээ ч юм уу те хийх ажлуудаа бас ингээд төлөвлөж явдаг. За жишээлх юм бол одоо үе тэнгийн дээрлэлт үлдэж байгаа болон хохирч байгаа хүмүүсийн талаар цагдаагийн байгууллагт бол одоо холбогдох байгууллагад одоо мэдээлэх талд нь одоо харьцангуй одоо бага байсан одоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юм тохиолдол байдаг. За ялангуяа үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйлийг хүүхдүүд маань өөрсдөө ойлгодог байсан. Тэгэхээр хүүхдүүд маань эрх зүйн мэдлэгийг олох ажлуудыг нэлээд сайн хийх. За эрх зүйн мэдлэгийг сахин бодлоо одоо сургалтаарч мөн соён гэрүүлэх ажлаар ингээд хийсэн үр дүн ч юм уу те. Энийг үр дүн цагдаагийн хандах тохиолдол нь бол нэмэгдэж байгаа. За зөвхөн одоо цагдаагийн байгууллага гэж одоо хүүхдүүд маань ойлгоод байгаа байхгүй юу? Үе тэнгийн дээрлэлт өртсөн бол хандаж болох одоо
ажилтан албан тушаалтан байгууллага зөндөө олон байдаг. Гэвч тэр байгууллагуудын хандах тийм мэдээлүүд нахас хомс байна. Зөвхөн одоо цагтаа байгууллага хохирсон бие махбодтой гэмтэл учирсан ч гэдэг юм те. Ийм одоо охирол учирсны дараагаар цагтаа байгууллага хандах тохиолдол байдаг гэсэн. Тэр үнээс урьдчилан сэргийлж иглээ одоо боловсролын байгууллага орчинтэй сургуулийн орчин цаашлаад за гэдэг хүүхд гэр бүл хамгааллын бусад байгууллагууд хандах тохиолдол нь бол бага байна гэсэн үг. Тий. Бие махбодын одоо ингээ яалтч нүдэн дээр ил харагдах юм шарх сорвтой магадгүй хөрөлтэй болж харагдаад хандаад сэтгэл санааны гэдэг нэг том ойлголт байдаг. Энэ бол яг нэг өсвөр үеийн сэтгэл санааны одоо магадгүй эмзэг байх үеийн хүүхдүүд энэ сошиал орчин чи бас нэлээд хэцүү байдаг юм уу таа гэж харагдаад. Одоо нэг лайвд харагдаад энэ дээр яамны зүгээс нь ямар хараа ял тавьчих. За ер нь бол үеийнгийн дээрлэгт маань өөрөө бас нэлээд олон төрлөлтөд дөрөнд бас дурдж чинь цагдаагийн байгууллагууд бол мэдээж нөгөө бие махбодын одоо учир хэлэлд өртсөн тохиолдол хандж байгаа. За ер нь мэдэгдэхгүй буюу мэдэгдэхгүй байх нөхцөл нь бол мэдээ сэтгэл санааны хохирлууд байдаг тийм ээ. Сэтгэл санаа гэдэг маань өөрөө зарим нь одоо бас яг юуг үеийнгийн дээрлэгт вэ гэдэг чинь ч гэсэн өөрөө бас харьцангуй болчиход байгаа. Одоо жишээлбэл бид нар бол бидний одоо бас хүүхэд байхдаж гэдэг юм уу ер нь хүүхдүүд маань бие биенийгээ санаатай санамсруугаар зүгээр шоглох, нэр хоч өгөх тийм ээ. Нөгөө эмзэг одоо ялгаатай байдлыг нь одоо хэлэх мэлхийн хүүхэд бол тэрийг бас одоо яа санаатайгаар би энэ найзыгаа одоо дээрлэгэж байна гэж мэдхгүйгээр бас тийм одоо дээрлэгтэнд өртөж байгаа ийм одоо кейсүүд нөхцлүүд ч гэсэн зөндөө байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол боловсролын салбарт өөрөө юу юм бэ гэхээр мэдээж боловсролын салбарт бол маш олон оролцогч талууд байгаа тийм ээ. Хүүхдийн багш байна, хүүхэд өөрөө байна, эцэг эх байна, сургуулийн байгууллага заадаг л олон одоо бас энэ асуудлуудыг шийдвэрлэж байгаа төр захиргааны байгууллагууд маань өөрсдөө бас бид нар энэ үеийнгийн тал дээрлэгтийн талаарх ойлголтуудаа бас нэг мөр болгох, энэ ойлголтуудынхаа талаарх одоо бас мэдлэг, мэдээлэл, сургалт, арга зүй энэ чиглэлийн бас нөлөөллийн ажлуудыг бол нэлээ хийдэг байж байгаа. Тэгэхээр энэ хийж байгаа нь өөрөө энэ үеийнгийн дээрлэгтийн талаарх ойлголтуудыг бас зөв авч энээс яаж одоо бас өртсөн сэргийлэх чиглэлийн бодлоготой одоо тусах нь бол маш чухал байгаа. Одоо жишээ нь багш за нийгмийн ажилтан. За тэгээ таны хэлж байгаа тэр баг гэдэг. За одоо дахиад энэ хүүхдийн эрхийн байцаагч гээд бас энэ онд оронтоо нэмэгдэж байгаад манайдах мэдээлэл ирсэн байгаа. Ингээд яг харгалзууж хамаарч болох олон хүн байгаа хэрнээ үйлдэгдээд байгаа шалтгаан маань юу юу байж болох вэ? За түрүүнд бас бид бас дутуур өгчлөө. Ер нь бол яг сэтгэл санаа гэдэг дээр энэ цахим гэрчлэлтийн асуудал бол бүр нэлээ их байгаад байгаа цахимаар одоо бие бинийгээ санаатай самсруу байдлаар ингээ бас яаж байгаа. Тэгэхээр яг ер нь өөрөө нийгэм өөрөө цахим хэрэглээний маш одоо бас эрсдэлтэй тунд бид нар амьдраад байна шүү дээ тий. Тэгэхээр бид ямар ч байсан боловсролын салбар дээр бол энэ цахим хэрэглээний хязгаарлалтыг бол яах аргагүй тогтоох хэрэгтэй юм байна гэдэг дээр бол бодлогын түвшинд нэлээд ажлууд хийгдэж байна. Тухайлбал одоо ер нь одоо хүүхдүүдийг Facebook, сошиал ашиглах энэ орчин нөхцөлийг бол яах аргагүй одоо хязгаарлах хэрэгтэй юм байна гэдэг энэ дээр одоо бас боловсролын яамнаас санаачлаад цахим одоо 16 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг бас санаачлаад явж байгаа. Мэдээж энэ хуулийн төслийг санаачилж байгаа нь өөрөө энэний бас үр дагаврыг нөлөөг одоо бууруулах. Нөгөөтэйгүр бид нар бас одоо сургуулийн орчинд бол энэ гар утастай байх, сошиал одоо фейсбુકийг аль болох ашиглахгүй яг одоо сургалтын одоо хэрэглэгдэх хүн сургалтанд ашиглагдах зүйл нь бол харьцангуй одоо бас сургалтын системүүдийг платформуудыг ашиглах эцэг эхтэй ч гэсэн харилцааг ер нь одоо Facebook, Instagram одоо энэгээр харилцахгүй байх гэдэг гээд энэ зохицуултуудыг бол бас нэлээ чиглүүлж бодлогын түвшинд бол бас хийж байгаа. Бие махбодын одоо юу гэдэг дарамтнд төрчихсөн хүүхдүүд хэрнээ ямар хүүхдүүд ер нь их хөвчлээ хандж байгаа юм ажиглагдаж байгаа шиг байна. Тэгээд мэдээж хүүхдээ одоо хүүхнийц юм уу ямар нэгэн байдлаар бие махбодын хохирол амсцсан хүний эцэг их гэдэг ч бас нэлээ хэцүү байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг тийм тохиолдлуудад юу ингээд хамтарч ажиллахдаа ямар хүндрэлүүд гарах вэ? За хүндрэлүүд гэхээс илүү цагтаан байгууллагатай одоо бие махбодоор хохирцсон ч юм уу ямар нэгэн байдлаар хандж байгаа бол тэрийг хуулиудаа аваад шалгаа шийдвэрлэж байгаа. За бие махбодын хохирлын хувьд бол мэдээж хэрэг одоо тухайн хүүхдэд учирч байгаа бие махбодын хохирлын нөгөө гэмтлийн зэрэг гэдэг тогтоогоод холбогдох хууль тогтоомжид авах гэж явуулсан гэсэн. Гол нь юу асуудал байна гэхэлэр тэр гэмтрэг зөрчил болохоос нь өмнө буюу одоо дөнгөж тийм үйлдэгж эхэлж байгаа шатанд нь хүүхдүүд маань мэдээлэх нь маш муу байна. Энэ зүйл одоо мэдээлэх нь бага байгаа учраас явсараад энэ зүйлд амжираад гэмтрэг зөрчлийн шинжинтэй одоо гэмтрэг зөрчлөлтөд үйлдгэсний дараагаар хандах юм тохиолдож байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө
одоо тасан зогсоох арга хэмжээг бол тэр зүйлийг одоо хүүхдүүдэд үе тэнгийн дээрлэхэд яг эхэлж байгаа бол цахим орчинд үлдэж байгаа. Цахим хүчирхийл одоо бүлээд ямар байдлаар үлдэх юм бэ? Тэгмээр хаана хандах юм, яаж хандах гэдэг мэдээллийг хүүхдүүдэд сайн одоо болгох хэрэгтэй. Энэ хүүхд манд одоо хандах мэдээлэлтэй болох юм бол тухайн зүйлийг гэмтрэх зөрчил болохоос өмнө ингээд талсан зогсох боломжтой гэсэн. За нөгөө талаас эцэгчүүдийн маань оролцоо маш чухал. Хүүхдтэй хамгийн ойролцож байгаа одоо албан тушаалтан бол багш нэг ажилтны сургуулийн хүмүүс байж байна. Нөгөө сургуулиасаа тараад гэр бүлийн орчин эцгийг. За одоо юу гэдэг одоо үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйлийг манай улсад бол хууль тогтоомжид оруулаагүй байж байгаа 2024 онд нь үе тэнгийн тухай ойлголт орж иж байгаа байхгүй. Тэгэхээр яг үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйл нь яг юуг ойлгох юм бэ гэдэг талаар одоо иргэдийн эрх зүйн мэдээг бол одоо хангалттай байна гэсэн. Тэгэхээр эцэг эхчүүд нь бас энэ талаар өөрсдөө бас одоо үе тэнгийн дээрлэлт талаар мэдээлэлтэй болгож ирдэг. Ялангуяа цахим одоо учирхийлэлтэй цахим орчин ашиглаж байгаа тийм үе тэнгийн дээрлэлт талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй. Тэгээд хүүхдтэйгээ бас энэ талаар одоо мэдээлэл өөртөнд ямар нэгэн халдлага ирэх юм бол заавал одоо мэдээлж байгаа гэдэг зүйлийг одоо хүүхдтэйгээр багаас нь одоо юм сурах хэрэгтэй. Ингэж тэр зүйл одоо ирч чадантай илэрнэ, талсан зогсоогдно, буурна гэсэн. За одоо монголчуудын одоо их хвчлэн эцэгчүүд одоо хүүхдүүдээ өсвөр наснд хүрэл 14 нас хүрэл эхлэнгүүд нь за бие дагаад одоо сургуультай явах нэмээ харилцаанд боломжтой боллоо гэж үзээд ерөөс хүүхдтэй харилцаагаа орхичдаг. Энэ одоо харилцаа алдагдаад ирэхээр нөгөө хүүхд маань өөртөө тохиолдоод зүйлээ эцэгтэй хэлэх болчихдог. За эцэгтэй хэлэхээсээ илүү одоо найз нөхдөд хэлээд ингээ өөрөө асуудлаа шийдэх гэж яваад байдаг. Тэгээ энэ зүйл нь ерөөсөө тийм асуудлыг талсан зогсоох зүйл биш, даймжруулах. За эцэг шатанда ингээд гэмтэр зөрчлөө дуусчих. Тэгэхээр яг одоо их хүүхдүүдтэй бол яг ажил насндаа байсан хүүхдтэй ярилцаад ямар тийм өөрт нь ирж байгаа хүүхдүүд дээрлэл байна уу, цахим гадуурхал байна уу гэдгийг байнга асууж гарыг зөвлөх гэдэг. Та сая л одоо 24 оны 9 сараас чинь энэ хүүхд хамгаалалтын тухайд яг дээрлэлт гэдэг заалтууд орж ирээд энд яг гол орсон өөрчлөлтүүд юу байна? За одоо яг энэ чинь хэрэгжүүлэх жил гараа ямарчсан болчихлоо. Яг энэ заалтуудын хэрэгжилтүүд нь юу яг 5% хэрэгжилтийг хангуулах ёстой юм шиг шүү дээ. Үе тэнгийн дээрлэлийн тухай нэгдүгээр одоо хууль тогтоомж орсноор дэлгүйдээ одоо эрх зүйн орчингууд бүрдчихэж байгаа байхгүй. За жишээлбэл үе тэнгийн дээрлэлт яг юу хэлэх юм бэ гэдэг ойлголт гарч иж байна. За нөгөөтэйгөр үе тэнгийн дээрлэлт урд нь шилжих нь үе тэнгийн дээрлэл үйлдэгдлээ гэдэг ингээд болох юм бол одоо хохирогч хүүхдийн ээж аав хохирсон хүүхдийн ээж аав хоёр хоорондоо гээд уцаар ядаг ч юм эсвэл уулзаал за манай хүүхэд танаа одоо хүүхдэд гэмтэл журчжээ уучлаарай гэд эцэгчүүдийн хооронд харилцаа дуусаад. Гэтэл нөгөө яг үе тэнгийн дээрлэлд үйлдсэн хүүхэд маань одоо ямар нэгэн буруу зүйл хийжтэй гэдэг ойлголтоо төдийлө хангалттай авч чадахгүй эцэгчүүдийн хоорондын зохицуулт хийгээл явждаг учраас за энэ зүйл үлдэх юм бол эцэгчүүдийн хоорондоо ингээд болчтiin байна гэдэг нийгмийн хандлага үүсэж байгаа юм. За энэ хууль тогтоомж орсон нэг болтох юм бол тухайн одоо юу тэнгийн дээрлэлд үйлдсэн этгээд хохирогч хүүхдэд гуйшд гуйх тухаас ойлтолчихсон. Энэ зүйл яаж байгаа юм бэ гэхээр одоо хуулийн хариуцлага хүлээх хэрэггүй те. За хэлбэрийн шинжтэй гэмтрэг зөрчил болоогүй юм одоо дээрлэлтийн шинжтэй үйлдэл хүүхд өөрөө тохироос хүүхдээс уушлах гуйгаад ирж байна гэдэг чинь тухайн хүүхдийн өөрийнх нь буруу зүйл хийсэн байх ойлголтоо маш сайн авч гэж байна. Өөрөө тэр зүйлээ ингээд мэдэрч гэсэн. Нөгөөтэйгүр за одоо бас ингээд эцэгчүүд хоорондоо хохирч хүүхдийн тал гэхээр тухайн хүүхд мод энэ хүн надад хүүхд мод надад хохирочоод надаас уушлах гуйгаад байх гэсэн одоо тийм сэтгэлзэн бас гэмтэлтэй яваад байдаг. За энэ зүйл ингээд ороод ирэх хууль тогтоомжоор ороод ирэхээр одоо хохирч хүүхдийн юмчсан ингээд сэтгэлзэн хувьд энэ зүйл бас хангалттай ирчихнэ гэсэн. За дараагийн зүйл гэх юм бол тухайн одоо хүчирхийл одоо дээрлэлтийн одоо үйлцэн хүүхдийг эцэгийнх нь хам сургалтанд хамруулсан. Сургалтанд хамруулна. Одоо тийм нь болохоор дээрлэлтийг үйлдэх юм бол одоо ямар хууль эрх зүйн орчингоор одоо хариуцлага хүлээх юм гэдэг мэдлэгийг одоо гэр бүлийн хэмжээнд өгөх юм хууль эрх зүйн орчин бүрдсэн. За дараагаар нь гэмтрэг зөрчлийн шинжтэй холбогдох хууль тогтоомжийн байгууллагад мэдээлнэ гэж. За энэ үнэтэй зэрэг одоо эрүүг гэрийн хянан шийдвэрлэхээ хууль, зөрчил шалган шийдвэрлэхээ хууль засны дагуу гэмтрэг шинжтэй үйлдэлийг бол холбогдох журмынхын дагуу шалгаж шийдвэрлэнэ гэсэн. Ийм эрх зүйн орчин бүрдэж гэсэн. Одоо яг та бүхэнд хандаад яг энэ хуулийн орсон өөрчлөлтөөр магадгүй хэдэн хүүхдээс өөрчлөхгүйгээр тэр өнгөрсөн хугацаанд хуулийн шинжилгээтэй холбоотойгоор за магадгүй хэдэн хүүхд хэдэн эцэг эхтэйгээ хамт сургалтанд жишээ одоо суугаад байна. Одоо тэр гэмтрэг зөрчлийн шинжтэй үйлдэл цагтаан байгууллага шалгаж байгаа. Бусад гэмтрэг зөрчил болоогүй тэр үйлдэл болохоор одоо мэдээлсэн жишээлбэл босролын байгууллага одоо нэг ажилтан хүүхд хамгааллын багаас зөвлөсөн тэр баг дээр. За энэ нэг цагим хэрэглээг хянах гэдэг юм уу хязгаарлах хууль гэдэг таасаа хэллээ. Энэ дээр энэ гол орж байгаа өөрчлөлтөд та бүхний саналаар энэ юу баг. Одоо чинь Австрал чинь сая хамгийн сүүл. Тий, Австрал хамгийн сүүл зааж байгаа таагаа ажиллаа шүү дээ. Яг манай гол зохицуулалт бол яг 16 хүртэлх насны хүүхдийг хязгаарлалттайгаар одоо сошиал буюу одоо Facebook, Instagram тэнд одоо хязгаарлалттай нөхцлөөр оруулах
гэдэг л ийм л одоо гол зохицуулт байгаа. Тэгэхээр нөгөө тэр одоо хуулийг зөрчсөн буюу тэр одоо үйлдэлийг гаргасан иргэн аж ахуй нэгж байгууллага дээр бас хариуцлага тооцох механизмуудыг нэлээ тодорхой болгож өгөх ийм л гол шийдэл байгаа. Тэгэхээр дээр нь нөгөө яг сургуулийн орчинд бүр одоо хэрэглэхгүй байх. Ийм одоо гол зохицуултууд бол энэ шинэ одоо үүдээ явж байгаа. Хүүхдээ насанд хүрээгүй байхад нь магадгүй Facebook хаяг нэгэд өгчих юм бол одоо тэр ээж аваад хариуцлага тооцоолоо гэдэг юм. Эсвэл одоо тэрийг нөгөө нэх эрхийг олгоод байгаа. Олгосон тэр одоо байгууллага байгаа тийм ээ. Тэр тэн хариуцлага тооцоо. Ер нь Австралид ч гэсэн одоо Австралийн хуулийг ч гэсэн бид нар бол нэлээд судлаа л да. Ер нь бол бусад оронд ийм хагас одоо бас нөхцөл өөрч хийсэн байна. Австрали одоо бас дахиад Франц гэдэг бас нэлээд орнууд бас энийг ч гаргаж ирж байна. Тэгэхээр өөрөө дэлхийн нийтэд ийм одоо бас нэлээд тулгымдсан юм асуудал болсон байгаа учраас яг бид нар олон улсуудын энэ хууль юмыг судлахаар бол ер нь бол хариуцлага нь нэлээд өндөр, торгуул юм нэлээд өндөр ийм одоо зохицуултууд болсон байна. За манай студид зочин ирсэн байна. Гэр бүл хөтөлбөр нийгэм байгууллагын яамны хүүхдийн эрхийн хууль тогтоомж бодлого төлөлт хариуцсан шинжээч аз жаргал манай студид ажиллаж байна. Тэгэхээр ер нь яг энэ үеийнгийн дээрлэлт гэдэг ойлголт энэ нь нэлээд газар авсан байна гэдгийг одоо манай хоёр зочин ерөнхийдөө хэлжээ л та. Яг энэ дээр яам бодохын ямар арга хэмжээ юу авч идэх юм болоо ямар хэмжээнд байна гэж үнэлж идэх юм болоо. За 2024 онд одоо шинжилэн баталсан хүүхд хамгааллын тухай хуулиар үеийнгийн дээрлэлт гэж одоо юуг ойлгох вэ гэдэг энэ зохицуултыг бий болгосон. Тухайлах юм бол одоо нэг буюу хэд хэдэн хүүхэд бусдыгаа биеийн сэтгэл санааны хувьд готаах, доромжлох, айлгын сүрдүүлэх, занл хийлэх, улмаар тухайн хүүхдэд одоо хохирол учруулах энэ үйлдэлийг одоо цахимаар болон биеэр удаадраа үйлдэхийг бол үеийнгийн дээрлэлт гэж ойлгоно гэдэг бас зохицуулттай болгосон байгаа. За мөн одоо яг хүүхд хамгааллын тухай хуулиар үеийнгийн дээрлэлт ер нь аль орчинд илүү их төгөмөл гараад байгаа гэхээр яг боловсролын орчинд одоо төгөмөл байгаа. Тэгэхээр хамгааллын 23 дугаар зүйл дээр бас боловсролын орчны хүүхд хамгааллын бас тодорхой зохицуултууд бий болсон. Тухайлах юм бол одоо боловсролын сургалтын байгууллага хүүхэд одоо бие биенээ одоо үеийнгийн дээрлэлт үйлдсэн тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн тухайн хүүхдийг үеийнгийн дээрлэлт хийсэн хүүхдээс нь уучлалт болгуулах, тухайн хүүхдүүдэд одоо сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх. За үеийнгийн дээрлэлтийг үйлдэж байгаа хүүхэд түүний эцэг эхт нь одоо зориулсан хүүхдийн зан үйл нийгэмшүүрөө чиглэсэн энэ сургалт нөлөөллийн үйл ажиллагааг төлөвлөгөө гарган уншилттай хэрэгжүүлэх гэсэн ийм тодорхой зохицуултуудыг бол тусгасан. Ер нь бусад улс оронд бас яг энэ хүүхэд өсвөр үед үеийнгийн дээрлэлтийг ойлгуулах, таниулах, ялангуяа хүүхэд бас тэрний гим хорыг ойлгохгүй тий. Энэ үйлдэл нь өөрөө бусад хүүхдийг насан туршид магадгүй сэтгэл зүйн хувьд тий гимтэдэг улмаар хүүхэд одоо тэр нөхцөл байдлаас болоод хүүхдүүд дараа дараагийн эрсдлүүд бий болдог гэдгийг ойлгох танихгүй байх ийм үе бас байдаг. Тэгэхээр энэ дээр бол илүү өрсөн сэргийлэх ажлууд хүүхдэд энэ хор холбогдлыг ойлгуулах нөгөө талаас яг энэ хүүхдийг одоо бас зөв боловсон ёс суртахуунтай хүүхд болгож хүмүүжүүлэхэд заашгүй нөгөө эцгийн мань үүрэг оролцоо маш чухал. Тийм учраас бусад улс оронд авч байгаа арга хэмжээ нь мөн л зөвхөн хүүхдтэй нь ажилтдаг биш тийм эцэг эхтэй нь хамттан тэр одоо хүүхдийг нийгэмшүүлэх зам төлөвийг засах энэ гим хороо ухаарах энэ чиглэл рүү бас арга хэмжээнүүд тавагдаад байгаа. Тэгэхээр хамгаалал үйлчилсэн бас энэ сайн туршлагуудыг судалж байгаа зохицуултыг бол бий болгосон байгаа. За тэгээ нөгөө талаас тодорхой хэмжээнд бас хүүхдэд өөрснөө энэ талаар бусдад таниулах, ойлгуулах, үеийнгийн дээрлэлтийн одоо эсрэг, үеийнгийн дээрлэлтийн хор холбогдлыг таниулах, ялангуяа бас энэ нөгөө талаас гендерт суурьсан хүчирхийллийн асуудал, гендрийн хэвшмэл ойлголтын асуудлыг хүүхдүүд бас ойлгуулах хэрэгцээ шаардлага бол байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бас найз ая гэсэн энийг бол 2 жил бас үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Энэ дэр бол хүүхдүүд өөрснөө санаачлаа сургуулиуд дээрээ, клуб дугуулангууд дээрээ бас энэ үеийнгийн дээрлэлтийн талаарх маш олон ийм одоо арга хэмжээнүүдийг авсан байгаа. Энэний үр дүн тухайн одоо аян зохион байгуулагдсан хугацаанд бол хүүхдүүдийн одоо хүүхдийн тусламжийн 108 утаснаас авсан зөвлөгөө мэдээллийн тоо хяналт өссөн. Нөгөө талаас бас энэ төрлийн одоо хүчирхийлэлд өрсөжөөснөө бас мэдээлсэн гэх мэт ийм ойлголтууд одоо ийм үр дүнгууд бол гарч ирсэн. Тэгэхээр цаашдаа бол энэ сургалт нөлөөллийн ажил хүүхдийн өөрийнх нь оролцоог хангасан байдлаар зохион байгуулагдах нь илүү хурд хугацаанд үр дүнтэй гэж харж байгаа. Гендерсээс нийгэм санд орчлоо. Одоо чинь эцэгч за чи охин хүүхдийг шогуулж болохгүй шүү гэдээ бандартаа бол хэлчихдэг юм шүү.
Гэтэл эсрэгээр нөгөө талд нөгөө охтууд нь бандирыгаа шоглоод идэг очоод бараг зохицоод идэг ийм газар авлаа гэдээ одоо жишээ цахим дээр бичигдээд идэг л та. Энэ дээр одоо биш бас тусгаалсан гэдэг юм арга хэмжээ авах хэрэгтэй байдаг юм. Яа тийм. За ер нь бол яг хаа гендерт суурилсан хүчирхийлэл. Ер нь одоо боловсролын салбарын бодлогын гол бас суурь бол энэ ер нь бодлогын өөрийнх нь гарч байгаа агуулга чиглэл дотор бол энэ гендерт суурилсан хүчирхийлэл. Энэ өөрөө хэвшмэл ойлголтыг бас бид нар зөв ойлгож одоо бас тусгаж энэ бодлогын арга хэмжээнүүдэд явахгүй болохоор зүгээр бидний хэвшмэл ойлголт юу байдаг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүүхдийн асуудал тийм ээ эрэгтэй хүүхд охин хүүхд дэрлэгч болохгүй гэдэг асуудал гэн. Тэгэхээр ер нь одоо гаргаж ирж байгаа бодлого арга хэмжээ энэ үйл ажиллагаанууд маань өөрөө бас энээс урьдчилан сэргийлэх энийг бас зөв ойлгох энэ нөлөөллийн ажлуудыг бол бас нэлээ хийж байгаа гэж хэлж болно. Түрүүнд бас хэлжлээ. Ер нь бол яг хүүхэд эцэг их багш одоо боловсролын байгууллага, сургалтын байгууллагуудын хамтарсан энэ нөлөөллийн ажлууд урьдчилан сэргийлэх энэ ажил одоо бас илүү их үр дүнтэй чухал нөлөөтэй байгаад байгаа. Одоо чинь түрүү сургууль албаны бүсэд судалгаа хийсэ гэдэг чинь тийм. Гэтэл нөгөө хот байгуулалт дид бүс талаасаа бол одоо хүүхэд хэлтгүүд ер нь томчууд ч эрсдэлтэй л байгаад байгаа. Гэтэл ахаад дээр нь хүүхдүүдтэй ийм дэрлэхэлт замаар бие эрсдэл учруулад байна хэрэг нэг хаах нь энэ үйл явдлууд ер нь болоод байгаа шүү. За сургуулийн орчин гэдэг энэ сургуулийн орчин бол янз бүрийн орчин байгаа шүү дээ. Тэгэх юм бол сургуулийн орчинтой байж байгаа одоо тоглоомын талбай ч юм уу, спортын тал ч юм уу. За анги танхим гэдэг энэ бол ерөөсөө сургуулийн яг тэр орчинд нь яг тодорхой их үлдэж байгаа гэсэн байхгүй. Ерөөсөө л сургууль дээр байж байгаа хугацаанд л тэр хүүхэд үе техник дэрлэгт нь илүү өртөгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо чинь та бүхэнд хандж байгаа одоо тэн хэлж штэ чинь нөлөөллийн ажлууд яваад 108-ийн утсан дээр одоо хандж байгаа хүмүүсийн тоо нэмж та бүхэн тийм зүйл нь хэр мэдэгдэж байна. Хэр ойлголттой болсон баг шүү нэ. Эцэгчүүдийн хувьд хүүхдүүдийн хувьд. За цагдаагийн байгууллагаас яг үе техник дэрлэгтэй одоо тэмцэх чиглэлээр бол сүүлийн одоо 2-3 жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ хууль тогтоомжид батлагснаас эхлээл үе техник дэрлэгтэй мэдээллийг одоо бус өгөх те. Үе техник дэрлэгтийн талаар одоо хин нэгэн хохирсон бол бус хүүхдүүд нь мэдээлэлтэй байх юм. Одоо мэдээллээр хангах чиглэлээр ингээд аяар арга хэмжээнүүдийг бас зөвхөн зохион байгуулж явж байгаа. За өнгөрсөн он ч гэсэн бид ингээд яг энэ чиглэлээр одоо 365 гэдэг аяны одоо оны зохион байгуулалт ингээд болсон. За энэ аянуудын нөлөөллөөр бол одоо хүүхдээс үлдсэн бол хүүхдээс одоо хохирсон гэмтэрийг бол буурс үзүүлэлттэй байж байгаа. Тэгээ одоо жишээлх юм бол хүүхдтэй гэдэг одоо бас тусгай ингээд залт байдаг. Тэрэн дээр юу ямар тусаар байна. За одоо жишээлх юм бол одоо цагдаагийн байгууллага 2025 онд үлдсэн гэмтрийн статистикийг би аваад үзье гэж байна. За 2025 онд за цагдаагийн байгууллага нийт хүүхдээс үлдсэн гэмтрийг 1000 гаруй гэмтрүүд үлдсэн байгаа. За энэ одоо өмнөх оныхоо үетэй харьцуулаад үзэх юм бол 17% одоо буурсан юм эрг үзүүлэлт байгаад. За энэ одоо хүүхдээс үлдэж байгаа гэмтэр дотор ерөөсө 3 төрлийн гэмтэрг л хамгийн өндөр хөвтэй байдаг. За тэгвэл хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрэг, за хулгайлах гэмтрэг, одоо өмчлөх эрх эсрэг гэмтрэг, за нөгөөх нь зам тээврийн ослын одоо гэмтрийг тохирсон тохиолдол бас их харагддаг. Тэгэхээр ерөөсөө энэ хүний эрүүл мэндийн эсрэг хүүхдээс үлдсэн хүний эрүүл мэндийн эсрэг гэмтрийн ардал ерөөсөө энэ үеийн гэмт эргэлт байж байна гэсэн. Гэр бүлд олж авсан хүмүүжлээ хүүхэд сургууль дээр гаргаж амаа л гэж ерөнхий хэлэх гээд итгэл та. Тэгэхээр гэр бүл маань өөрөө өнөөдөр тийм асуудалтай байгаад тийм хүмүүжил авсан хүүхэд хурж ирээд сургууль дээр анги дээр дээрсэлт хүлдээд байх магадлал бий юу? Таны би ер нь бол эцгийн одоо гэр бүлийн боловсрол өөрөө хамгийн чухал гэдэг байгаа шүү. Тэгэхээр эцэг хүүхэд гадаг ер нь хүүхэд одоо 2 наснаас эхлээл томчуудын хийж байгаа үйлдэлийг дуурайж эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн одоо нийгэмшиг бол 3 наснаас эхэлдэг тий. Тэгэхээр хүүхэд 2-3 насныхаа үед ялангуяа 2-3 насны үед бол эцэгчүүдээс хүүхэд яагаад гэл нэг одоо тухайн шин зүйлийг таньж мэдэж ойлгож өөрийнхөө тухайн зүйлийг одоо төсөөл бий болчоод тэрний учир шалтгааныг ойлгох гээд хахад эцэгчүүд маань одоо хүүхэдтэй бол тэрний учир зүйл шалтгааныг хэдийгээр бага наснах гэсэн ойлгохгүй гэж харахаас илүүтэй яагаад болохгүй яагаад ийдэг байх ёстой гэх мэтчлэн те энийг бол яг хүүхд хүмүүжлийн эрг арга дээр бол тодорхой задаг л да. Эцэгчүүд маань хүүхдтэйгээ харилцахдаа хүмүүжлийн энэ эрг аргуудыг хэрэглээд хөвчих юм бол хүүхэд одоо тэр эцэгхээс сурсан гэр бүлийн орчноос сурсан тэр зан үйлээрэл нийгэмд гараад ингээ харилцсан. Тэгэхээр хүүхдийн нийгэмшүү бол энэ 3 наснаас эхэлдэг гэдгийг бол манай эцэгчүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Энэвээс эхлээд хүүхдэд аливаа нэг зүйлийг зөв дадал болгож, зөв хөвшил болгож хөвшүүлэхэд бол заашгүй чухал. Гэхдээ манай эцэгчүүдийн бас хандлага арай өөр яагаад гэдэг те. Жишээлбэл одоо аюул эрсдлийг гэр бүлийн орчинд
үнэлээд хүүхдийнхээ одоо амьдарч байгаа орчны эрсдлийг арилгахыг бол энэ удаагийн хүүхд хамгааллын тухай хуулиар гэрүүлийн орчинд бол зохицуулж өгсөн. Гэсэн хэдий ч гэсэндээ эцэгчүүд мэн тэр аюул эрсдэлтэй тог цахилгаан ч гэдэг юм уу тактны хаалга цонхныхаа асуудал ч гэдэг юм уу халуун суслахчныхаа асуудлыг аюулгүй байдлыг нь хангаж өгс хүүхэд жишээ нь эрсдэлт учраад байгаа шиг хүүхдийн дэргэд магадгүй эцэг хоорондоо маргалдаад биедээ одоо ийм төрмгийн зан үйл илэрхийлээд магадгүй одоо арх согтурлах ундаг гэрлийн орчинд үлдээд байгаа нь хүүхдэд би нэг хийж болох юм биш гэсэн буруу одоо төлөвчлийг бий болгох гэдэг. Тэгэхээр яг гэрүүлийн тэр эцгийн зан харилцаа хандлага гэрүүлд болж байгаа энэ процесс бол яг амьдрал дээр харахад хүүхдүүнийг ямар нэгэн хэлбэрээр аль нэг хэлбэрийг хийх гээд ах ийм одоо бас шалтгаан бол байж болно. Нөгөө талаас хүүхд бас бусдад уруу татагдах тохиолдол байгаад байдаг тийм. Нөхөрлж байгаа хүүхдүүд нэг бол одоо өөрөөс нахмын цасны насан туршидтын одоо ятгалаа дарамтад магадгүй хүрсэн байх магадaltaй. Тэгэхээр бидний зүгээс бас нэг энэ 2025 тусгайлан одоо бас төлөлт болгоод хийсэн нэг ажил байгаа. Тэрний үгээр ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ахлагангийн сурагчдад хууль эрх зүйн талаар хүүхд зөвхөн ямар эрхтэй байхаас гадна нөгөө миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг нь ойлголт өөрөө маш их чухал. Тэгээ ахлагангийн сурагчдын хувьд бол болохгүй гэдгийг мэдж байгаа боловч тэрний үр дагавар шалтгааныг яагаад таньж зөв ойлгох вэ гэдэг дээр айгүй ойлголт мэдлэг багтай гэдгийг бол бид нар бас тодорхой судалгааны өрөөнд олж харсан учраас дүүргүүдийн шүүхүүдтэй хамтраад ахлагангийн сурагчдад энэ хууль эрх зүйн ойлголтыг таниулах ойлгох хүрээндээ бас тодорхой арга хэмжээг бол хийсэн. За энд нэг 14,000 орчим хүүхэдтэй ахлагангийн сурагчдад бол бид нар яг хичээл сургуулийн энэ үе дэдэн зохион байгуулсан. За үүний үр дүнд яаж юм гэхээр хүүхдүүд тухайн сургалтанд оролцсон хүүхдүүд буцаад тэндээс олж авсан мэдээлэлээ сургуулиуд дээр бас түгээх. Ер нь энийг бүх хүүхдэд одоо яг энэ хууль эрх зүйн ойлголтыг өгөөч. Бид нар энэ хууль эрх зүйн ойлголтыг одоо хүүхд төрлийн байгууллагын ажилтан шүүхийн ах агчнараас одоо ингэ сонсоход бол маш олон зүйлийг ойлгож авч байна. Тэр бүх хүүхд энэ талаар ойлголттой болчих юм бол хүүхдүүдийн одоо хандлага илүү тавтаа тухтай байх, бусдаагаа дээрлэхгүй байх, бусдаа илдэг соёлтой байх. Яаж л одоо энэ талаар мэдэхгүй байгаа хүүхдэд ингэдэм билээгээ зөвлөж ийм ойлголт маань сайжрлаа гэж бол хүүхдүүд сэтгэл дээрээ битсэн байсан. Тэр бидний одоо хийж байгаа ажил маань хоорондоо уялдаа холбоотой салангат биш те. Тэр байгууллагууд энэ мэтчлэн одоо үйл ажиллагаагаа нэгтгэх хамтран ажиллах гэх юм л илүү хүртээмж маань бас те тодорхой хэмжээнд өргөн хүрээнд болох ийм одоо үр дүнгууд бол харагдаад байгаа юм. За хуульд нь өөрчлөлт оруулаад нэг жил гарангийн хугацаанд хүүхдээс үүдүүлж байгаа гэмт хэрэг бол 10% буурсан юм байна. Магадгүй сургалтын хөтөлбөрт яг энэ хүүхдийн эрхлэлтэй холбоотойгоор яг нэг албан ёсоор цаг гаргаад ингэж хийх боломжтой юм байна. Ер нь бол өөрөө сургалтын хөтөлбөрт бол мэдээж нөгөө энэ өөрөө үеийнгийн дээрлэгэлт маань өөрөө хамгийн гол нь бас хүүхдийн нөгөө хандлага тийм ээ хүүхдийн хүмүүжил төлөвшил тэ одоо гэр бүлийнч бай. За түнчлэн ер нь бол сургуулийн одоо соёл байгуулгын ур амьсгалаас ч гэсэн энэ бол өөрөө үүдэлтэй. Тийм учраас бид нар боловсролын салбарт бол бас энэ сургуулийн соёл суралцагчийн хөгжил төлөвшлийг бас сайжруулах хүрээнд бас өнгөрсөн жил удирдамж батлаад бүх аргачлалуудыг хүүхэд болгон одоо тэр зөв дадал зуршлуудыг, тэр зөв хэв маягуудыг одоо тэр хүүхдийн оролцоонд суурилсан байдлаар яаж зохион байгуулах тэр одоо бас аргачлалуудыг бас боловсруулж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хүүхэд 7 хоног тутамдаа сургууль дээрээ ямар зөв дадал зуршлуудыг бий болгох юм бэ? Баг шамар үүрэгтэй оролцох юм бэ? Энд нийгмийн ажилтан, энд эцэг эхчүүд бас хэрхэн оролцох юм бэ гэдэг энэ аргачлалуудыг дээр нь мэдээж одоо сургуулиуд эрүүл аюулгүй сургуулиудын бас одоо заавар удирдамжууд гэх юм уу ингээд холбогдох бодлогын одоо энэ баримт бичгүүдийг бол нэлээд одоо боловсролын салбарт бол бас хийж өгч байгаа. Гэхдээ нэг бодлогын баримт бичиг гаргаад орхих тэрийг хэрэгжилт буюу одоо үр дүнтэй хэрэгжүүлэх бол өөрөө маш том асуудал. Тэгэхээр яг одоо та бас тэр асуудлыг л хөндөж байна л да. Тэгэхээр бид нар өнөөдөр яг энэ сургууль энэ яагаад бас бодиттой яг тодорхой хэмжээгээр буурч байгаа үзүүлэлтүүд бол бас байгаад байгаа. Сая бас хэлж дээ хүүхэд хамгааллын тухай хууль гараад бас холбогдох одоо бас нэлээ хүүхэд хамгааллын тухай хуулийн бас ер нь хамгийн том бас зохицуулт нь бүх оролцогч талуудын үүрэг хариуцлага оролцоог нэлээсээ зохицуулж өгснөөр айгүй тийм давуу талууд бий болсон. Ялангуяа үеийнгийн дээрлэхтийн хувьд. Тэгэхээр яг энэ дээр ингээ харахаар энэ хуулиудын хэрэгжилт ингээд яагаад гэсэн бодиттой өндөр хэмжээнд буурахгүй байна гэдэг маань бас хэрэгжилтэн дээр бид нар дэмжлэг үзүүлэх за хүртээмж арга зүй бол бас мэдээж асуудалтай байна гэдэг дээр бол дүгнэлт хийж байгаа учраас энийг яаж сайжруулах вэ гэдгийг л одоо бид нар тусал анхаарч ажиллаж байна л гэж байна. Одоо хүүхд дээрлэхэд магадгүй хүчтэй гэдэг юм охил учруулсан хүүхдүүдийн арга гэрийнхнийг таавах юм анзаарч үзсэн үү ямар хүмүүс юм.
байдаг юм бол одоо магадгүй харилцаатай ч юм уу хэрүүлтэй ч юм уу ар гэрийн асуудлаас нөлөө ялч хүүхдүүд бол тусаад байгаа шүү дээ. Ер нь бол түрүүн хэлсэнтэй энэ бас хэлжсэн гэр бүлийн харилцаа одоо цаашлаад нийгмийн харилцаанд орохыг хахны суурь мочдөг гэдэг. Тэгэхээр ер нь бол яг гэмтрийг одоо үлдчихэж байгаа тийм хүүхдүүдийн гэр бүлийн харилцаанууд дийлэх тохиолдол ч тийм бас тэрхүү бас тохиолдол бас байдаг. Бас бүгдээр бол тийм биш. Зарим санамсргүй улсруу одоо хүүхд өөрсдөө одоо хийж байгаа үйлдэлийнхээ одоо хор охирлыг одоо тооцоолохгүй мэдэхгүй учраас хийж байгаа үйлдэлийнхээ улмаас одоо ингээд гэмтрийг үлдчих тохиолдол байна. За нөгөө талаар үнэхээр одоо харилцаанд нас одоо тийм хүмүүжлэлтэнд тийм асуудал байгаа учраас яг тийм төрөмбий замтай үйлдэл гаргаж байгаа тийм тохиолдолч бас байна. Тэгэхээр энэ үзүүл бол яг бүгд дээрээ яг тийм гэр бүлийн одоо харилцаанд асуудалтай хүмүүс байдаг гэсэн ойлголт бодоо өрөөсөл ойлголт. Энэ бол одоо айлч төвшний хүүхдэд үйлдэх боломжтой гэсэн үг. Одоо чинь энд боловсролын яамны зүгээс л одоо цахим хэрэглээг нь хязгаарлая гэдэг юм хууль гэдэг одоо чинь энд ярьж байна. Яг энэ гэр бүлийн яамны зүгээс энэ тал дээр хийж байгаа одоо хийх гэж байгаа гэдэг нь томоохон ажлууд үл юу байж болох вэ? За ер нь бол одоо би бас нөгөө хуулиар ярих гэдэг юм л да. Хүүхд хамгааллын хуулиар бас нэлээд олон салбар бол хамтран ажилласан. Захин хөгжил харилцаа холбооны яам, харилцаа холбооны зөвлөх хороо, улсын байгууллагууд, боловсролын яам гэдэг. Тэгэхээр тухайн үед бол бас энэ захин орчны бие даасан хуультай байх, хуулийн төсөл ч гэсэндээ тодорхой одоо бас их хурлын гишүүд санаачлаад ингэ явжсэн. Энэ удаагийн энэ хүүхд хамгааллын хуулийн 25 дугаар зүйл дээр хэвлэл мэдээлэл өргөн нэвтрүүлэг захин орчны хүүхд хамгааллыг ерөөдөө бүрэн шинжилж өргөжүүлж хуульчилж өгсөн. Тэгэхээр энэ хуулиар бол гэр бүлийн орчинд эцэг их боловсрол соёл нийгмийн бусад үйлчлэгээнд тухайн байгууллага хүүхдийг альва одоо хортой болон хориотой агуулгаас хамгаалах арга хэмжээг авна. За өргөн нэвтрүүлгийн үйлчлэгээ болон сувг дамжуулах үйлчлэгээ интернетийн болон одоо үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хуулийн этгээд маань технологийн түвшинд нь одоо бас энэ хортой хориотой агуулгыг хаах хязгаарлах арга хэмжээг бүрэн авахар ийм зохицуултуудыг бий болгосон. За хуулийг дагаад бид нараас 2025 онд журам баталсан байгаа. Тэр нь бус журам нь болохоор одоо хууль зүйн яам, захин хөгжлийн яам, манай яам хамтраад боловсруулсан журам дээр хүүхдийг хортой болон хориотой агуулгаас урьдчилан сэргийлэх энэ одоо зохицуултыг бол тодорхой бий болгосон. Тэгэхээр бид нар одоо эрх зүйн орчин маань бас шинжлэхдээ хэрэгжиж жил гарын хугацаа болж байна. Холбогдох журам батлагдлаа. Тодорхой хэмжээнд бас энэ журмыг таниулах, ялангуяа захин орчны хүүхд хамгаал одоо илүү хоригдж хаахаасаа илүүтэй тий яаж зохистой хэрэглээ бий болгохын тэр одоо гол хэрэглэгч нь өнөөдрийн байдлаар манай улсын хувьд бол хүүхдүүд өөрснөө байгаатай. Тэгэхээр яаж хүүхдүүд энийг зохистой одоо байдлаар хэрэглэх вэ гэдэг одоо мэдлэг хандлага дадлагыг олгох нөгөө талаасаа бусад улс орн ч гэсэн авч байгаа басны гарах хэмжээ нь эцэг гэхээр дамжуулан хүүхдээр дамжуулан эцгийн мэдлэг ойлголт хандлагыг сайжруулах гэх. Тэгэхээр насны үед аваад үзэхээр бас нэг 40-с дээш насныхан ч юм уу те ялангуяа сүлийн технологийн дэвшил шийдлүүдийг бас бүрэн ашиглах энэ чадах мэдлэг бол харьцангуй бас тутмаг байгаа. Тэгэхээр олон улсад ч гэсэндээ гол хэрэглэгч буюу хүүхд төсвөрийг дамжуулан эцгийн энэ ойлголт мэдээллийг сайжруулах хэрэгтэй гэдэг энэ хүрээнд бид нараас ажиллаж байна. Тэгээд өнгөрсөн онд харилцаа холбооны зохицуулах орооны бие хүүхдийн сан тэгээд боловсролын манай яам гэдэг өргөдсөн хүрээнд ажлын хэсэг байгуулад яг захин орчны бас 5 багц модуль гарын авлагыг бол гаргаад энэ ондоо бид нар 2025 оны сүүлийн удирдалтаа бол бас ерөнхий боловсролын сургуулиуд дээр сурагч шиг бэлдээд хэрэгжүүлж эхэлсэн. За үүний хүрээнд бас хакатон гэдэг энэ захин орчны хүүхд хамгааллын хүүхдүүд өөрснөө контент гаргасан байгаа. 330 гаруй одоо ийм контент ирсэнс бид нар шилдэг 10 одоо контентийг шалгаруулад түүнээсээс 3 контентийг одоо тусгаалan шалгаруулж энэ дээр бас ажилласан байгаа. TESA group бас дэмжлэг үзүүлсэн. Тэр энэ хүүхдүүдээс ирсэн бүтээлийг харж байгаа. Хүүхдүүд ялангуяа энэ захин орчны талаар одоо өөрснөө маш олон бидний сургалт үйл ажиллагаанд нөлөөлөлтөд ашиглахаар маш олон шинэлэг санаанууд гаргаж ирсэн. Тэгэхээр хүүхдэд хэдий ч энэ ойлголтыг зөв зөвхөстэй таниулж ойлгуулна. Тэдний чинь бас эерэг үр дүнгууд гарах юм байна гэж харж байгаа. За тодорхой түвшинд бол бас бусад улс оронд ч гэсэндээ технологийн түвшинд нь хууль эрх зүйн хүрээнд бас хаасан хязгаарласан арга хэмжээг бол аваад байна. Одоо бас холбогдох энэ салбарын яамдууд ч гэсэндээ энэ чиглэлээр бас хуулийн төсөл заашгүй шаардлагатай байна гэж үзээд та энэ бас судалгаа шинжилгээг эхэлж байгаа ажил бол биш. За энэ дээр бол манай бас хамтран оролцоод явж байна. Эцэг гэснээс одоо яамны зүгээс магадгүй эцэгийнхээ оролцоог нэмэгдүүлэх за одоо яг энэ дэрлэлтийн талаар ойлголтыг эцэгчүүдэд өгөх чиглэлд хийх ажлууд жишээ нь одоо нэг хавар намартай эцэг хий хурал гэж нэг болцоод л өнгөрөөдөө ахаад өөр илүү одоо тэднийг танаа өгч ингээд шүү та бүхний ингээд хамрагдаад нэг юм сургалтанд суугаач гэдэг юм боломж нь ер нь хэр байдаг юм бэ? За яг мэдээж боловсролын салбарын одоо түрүүнд бас бид нар дурдж байлаа боловсролын салбарын одоо бол
сургалтын хөтөлбөр агуулга тул мэдээж энэ хүүхдийн одоо зан төлөвийн хандлага одоо тийм ээ төлөвшлөө сайжруулах одоо энэ нийтлэг агуулга гэж ярьдаг л да тийм ээ олон одоо энэ агуулгууд бол бүгд тусанд энүүгээр дамжуулаад хүүхд маань өөрөө зөв хандлага төлөвшөлтэй болж түгээрээ дамжуулаад одоо тийм ээ нийгэмд оролцох болон бусдад харилцах тэр харилцаануудын зөв дадал зуршлууд бий болж байдаг. Түүнчлэн мэдээж хичээлээс гадуур сургалтын үйл ажиллагаа гэж боловсролын салбарт бол бас нэлээ өргөн хүрээний ажил байдаг. За одоо тухайлбал өнгөрсөн жилийн судалгаанаас харахад бол нэг хичээлээс гадуур үйл ажиллагаанд бол одоо бас сая гаруй хүүхдүүд бол давтамжтайгаар одоо бас оролцсон үүний одоо бас нэлээ одоо бас бараг 20% нь энэ тэнгээ дээрлэхэд буюу хүүхдүүдийн энэ хандлага соёлыг хүүхдийн оролцооны байгууллагт нь өөрөө суурилсан эцэг эхчүүдийг нь оролцуулсан гэдэг хэлбэрээр бол зохион байгуулсан энэний үр нөлөө бас нэлээ өндөр гарсан байж байгаа жишээтэй байгаад байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол хүүхдийн өөрийнх нь оролцоонд суурилсан түүнчлэн эцэг их багш байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирч ижил өөрөө энэ бас илүү бодиттой үр дүнд ордгийн байна гэдэг. Тэгэхээр ер нь бол гарсныхаа дараа биш гарахаас нь урьдчилан сэргийлэх буюу илрүүлэх тухайлбал одоо багш нар дээр бол юу гэдгийг үдингийн дээрлэхэлтэнд одоо өртөцсөн байгаа өртгөөс урьдчилан өртөж болцсошгүй хүүхдүүдийг таних чадваруудыг одоо бий болгох. За тэгвэл таньсан тохиолдолд тэр багш өөрөө яах ёстой мэдээллийн нууцыг хадгалах тэрийг хэмт хэлэх юм бэ гэхээс эксүүлээд өөрөө арга хэмжээ аваад явах юм уу өөрөө арга хэмжээ авч явж чадж байгаа бол тэр багш өөрөө арга хэмжээ аваад явж чадахгүй байгаа бол цаашлаад одоо дараагийн ямар байгууллагуудад хандаж тэр хүүхдийг дахиад одоо тэр асуудлаас өндрөх эсвэл тэр ойлголтыг мэдхгүйгээр үйлдэхээс урьдчилан сэргийлэх гэдэг ийм одоо бас өөрөө эн чин сэтгэл одоо нарийн юм хандлага ийм юутай зохицуулалтын асуудлууд байдаг учраас ийм одоо мэдлэг ойлголтуудыг бол нийтлэг одоо бас боловсролын салбарт бол бүх оролцох талуудад өгөхийг бол нэлээ зорж өнгөрсөн жилд бол энэ нөлөөллийн ажлуудыг сургалтуудыг хийсэн байгаа. Яг энэний одоо агуулга хүрээнд бол нэлээ олон одоо сургалтын модулуудыг хийсэн байгаа. За тэрийгээ бол өнөөдөр сургалтын байгууллагуудын одоо бас энэ сургалтын одоо агуулга модулууд маань нэлээ нээлттэй захин орчиндж байдаг. Бүх багш нар аваад хэрэглэх боломжтой хэлбэрүүдээр нээлттэй байршуулах энэ гэдэг ийм зохицуултуудыг бол нэлээ хийсэн өргөн хүрээнд бол нэлээ нээлттэй илүү боломжтой болж байгаа гэж ойлгож байна. Нэг юм аппликейшнуд байт юм бэлээ. Нэг хүүхдүүдийн утсыг одоо хэмжээдэг хаана явж байгаа, хаашаа ямар сайт руу орж байгаа энэ тэрийг яа магадгүй одоо айгүй олон төрөл байд юм шиг байна. Одоо судалгаа энэ юу нэг айгүй дайжгүй юм байна. Хэлбэрхэд хэрэглэхэд дараа хялбар байна гэдэг эцэгчүүд санал болгох гэдэг юм. Ийм боломжуудыг ямар байдаг. Яг зөвхөн нийтлэг боловсролын яамнаас бол зайлшгүй одоо энэ аппликейшнийг хэрэглэе гэсэн тийм бол чиглэл цогцолт гараагүй. Зүгээр яг одоо зарим эцэгчүүдийн өөрсдийнх нь сайн дурын одоо саналаар за тэгээ сургууль тухайн өөрөө бас сургуулийн одоо удирдлага хамт олон багш нарын одоо санал дээр бол ийм аппликейшн хүүхдүүдийн байршлыг тогтоох тэрч буйл хүүхдүүдийн одоо нөгөө сэтгэл хөдлөлийг хүртэл одоо хянах хүүхдүүд нөгөө сэтгэл хөдлөлөөсөө болж бас ямарваа нэгэн одоо үйлдэлүүдийг гаргадаг тэр жишээл бас сэтгэл готралтай байвал хүүхэд одоо тэрийг найз нөхдөд гаргадаг ч байт юм уу. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөлийн гутралыг хүртэл одоо илрүүлэх хүртэл ийм аппликейшнуд хүртэл бол бий болсон. За тэрийг бол бас хэрэгжилж байгаа тийм кейсүүд бол бас зөндөө байгаа. Гэхдээ мэдээж тэрэн дээр бол бас яг тийм их том одоо бас судалгаа хийгээд үр дүн сайн байсан муу байсан гэдгийг бол харах бас тэр судалгаа бол надад алга байна. Зөвхөн тодорхой хэмжээгээр бол бас өөрөө эрэг тийм нөлөөлөл үзүүлж байгаа зүйлүүд бол бас байгаа. Цагдаагийн байгууллагын зөвхөн яг боловсролын яг энэ хүүхд дэрлэлтэй холбоотойгоор тухайн нэг сургуулийг онцлоод яг хинтээр хамгийн ойр ажилтдаг юм байна. Тэгээд ажиллаад ямар хүн үйл ажиллагааны зохион байгуулахад илүү үр дүн гарч байгаа ажиглагдаж байгаа шүү. Одоо ер нь бол цагдаагийн байгууллага бол одоо хүүхдэд ажиллаж байгаа одоо албан тушаалтын зохион хамгийн их одоо ажилтдаг нийгмийн ажилтнуудыг ажилтдаг. За нийгмийн ажилтан бол яг энэ сургууль дээр одоо энэ хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх одоо үйлдэл холбоо хангах тийм албан шалт байдаг. Тэгээд зэрэг одоо бидний одоо хүүхд хамгааллын ажил гэдэг бол зөвхөн нэг салбарын байгууллага ажил биш маш олон байгууллагуудын одоо хамтын ажиллагаа байдаг учраас хамтын ажиллагааны үр дүн дээр л одоо биш нэг одоо эерэг үр дүнүүд л гардаг. Цагдаагийн байгууллага бол дээжрэг одоо энэ үргийг хүрээд одоо боловсролын одоо бүхий талын шалтгаануудтай л харьцах гэж үздэг. Хамгийн төлөвлөх харьцаа бол нийгмийн ажиллагаануудтай хамгийн харьцдаг. Хамтын ажиллагаа гэж та гурлал хэлээд байна л та. Тэгээ гурлаас сууж байгаа юм чи ер нь өнөөдөр яг энэ гурван байгууллагын хамтын ажиллагаад үл өнөөдөр ямар шатнд байгаа гэж дүгнэх юм бэ? Та гурван маань хамтын ажиллагаа сайжруулад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлчих юм бол нэлээ эерэг үр дүн гарах гэдэг юм шүү дээ.
Ер нь одоо эхлээд хүүхд хамгааллын энэ асуудлыг бид нийт тэргүүнд бүх хүүхдийг одоо урьдчилан сэргийлэх ёстой. За ингэж урьдчилан сэргийлэх ажиллахад зөвхөн төрийн байгууллагууд чигүүрийн хүрээнд биш ерөөсөө Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллага хүүхд хамгааллын бодлоготой байх. За мөн одоо бүх байгууллага хүүхдийн хамгааллын талаар хууль тогтоомжийг сурталчлах ийм хуулийн одоо чигүүргийг энэ хүүхд хамгааллын хуулиар бол тогтоож өгсөн. Тухайлбал бол одоо хэвлэл мэдээлэл өргөн нэвтрүүлэг захин мөрчний хүрээнд танай байгууллага жишээлбэл тий хүүхд хамгааллын бодлогоо баталсан уу? За ялангуяа энэ олон нийтэд түгэж байгаа агуулга маань хортой хориотойг урьдчилан одоо шүүлтүрдсэн үү? За технологийн түвшинд нь арга хэмжээ авсан уу? Бодлого нийтлэлийнхаа дүрм журамдаа тусгасан уу? Тэгэхээр энэ хүүхд хамгааллын асуудал гэдэг бол ерөөсөө бүхий л салбарын оролцоо хамтын ажиллагаа суурилсан байх хэрэгтэй. За яамдын түвшинд, агентлагийн түвшинд бас хамтын ажиллагаа бас харьцангуй сайжирсан. Цаашдаа ч гэсэн бас энэ үйл ажиллагаа илүү сайжраад явах бах. За жилдээ бас бид нар оны эхнүүдэд одоо яамдууд бол ялангуяа хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилт чиглэл ялангуяа одоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ч юм уу, улсын хөгжлийн төлөвлөгөөн дээр ч юм уу яамдууд хамтран хэрэгжүүлэх тодорхой зорилтууд байж байгаа. Тэр энэ хүрээндээ бол улсуудыг төлөвлөлтүүд тусна. Тэгээд ялангуяа босролын яам, хөл зүй яам, одоо хүүхд төрөлтийн яам ч гэдэг юм нэг байгууллага шиг яг үүндээ ажиллаад ирсэн. Тэгээд цаашдаа ч гэсэн тэгж ажиллана. Тэгж ажилласны үндсэн дээр бид нар магадгүй одоо 24 онд шинжилэн батлагдсан хүүхд хамгааллын хууль дээр бүхий салбар бүр дээр энэ хүүхд хамгааллын асуудал байх ёстой байна гэдэг одоо нэг ойлголтод төрж энэ хууль бол батлагдсан гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ хуулийнхаа илүү хэрэгжилтийг сайжруулах дээр саяс цогцол мадрахалж шүү дээ. Илүү сайжрах хэрэгтэй. Ямар түвшиндээ илүү сайжрах вэ гэхээр бидний одоо харж байгаагаар бол орон нутгийн түвшин, за анхан шатны түвшинд бас мэргэжлийн удирдлагаар хангах, илүү удирдан чиглүүлэх, за үйл ажиллагаанд нь бас тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг оновчтой тавьчих гэсэн ийм ажлууд байж байна. Нөгөө талаас хүний нөөцийг тасралтгүй шаттай бэлтгэхийн ажил дээр бол институчлэх заашгүй шаардлага бол байгаа. За мөн одоо зарим сургалтуудыг тий шинээр ажилд орж байгаа багш, нийгмийн ажилтан, эмнэлгийн ажилтан, цагдаагийн албан хаагч гэдэг үндсэн хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал, хүүхд хамгааллын асуудлыг зөвхөн тамхины сургалтаар биш тий ажилд одоо өөрөө одоо хүсэлтэд өгсөн л байгаа бол түүнийг онлайнаар одоо сураад тодорхой хэмжээний онлайн платформ дээр бид бас сургалтын хөтөлбөрүүдийг нэгтгэж зохион байгуулах хэрэгцээ байна гэдгийг нь 26 оноос эхлүүлэе гэж бол ялангуяа босролын хамтаа, хөлзийн хамтаа гэдэг ингээ ажиллаад байгаа. Тэгэхээр ингээ явчих юм бол нөгөө хүмүүс одоо ядаж анхан шатны ойлголттой болчиход тухайн салбартаа орж ирнэ. Тэгээ дараагийн одоо мэргэшүүлэг чадваржуулах энэ асуудал төр нь бол илүү одоо танхимын хэлбэрийн сургалтууд байх хэрэгтэй байна ч гэх юм уу. Ингээ бид нар өнгөрсөн хугацаанд бий болсон ажлын үр дүнгээс дараагийн энэ ажлын сайжруулах, төлөвлөгөө хийх гэсэн энэ ажлууд бол яригадаад явж байгаа. За бас нэг асуудал нэхэр түрүүнд та бас асууж байсан нөгөө эцгийн зөвлөлүүд юу нь яаж ажиллах вэ гэхээр хүүхд хамгааллын тухай хуулинд бол бас тодорхой зааж өгсөн эцгийн зөвлөл нь тухайн одоо сургуулийнхаа хүүхд хамгааллын багтаа хамтарч хүүхдийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх төлөвөө батлан ажиллана гэдэг. Тэр энэ ажил бол яг өнгөрсөн онд бол бас тийм хангалттай байгаагүй. За зарим сургуулийн эцгийн зөвлөлөөс зөвлөлн ч одоо шинжилгээтэйг ч юм уу тэгтүүлээ идэвхтэй ажлын хүмүүс байна. Тэр нийгэмд бас оны өмнө асуудал гарч ирсэн шүү дээ. Эцгийн зөвлөл гэдэг бол хоорондоо нийлээ уралдаан тэмцээн зохиодог биш. Энэ бол тодорхой ажил хийх ёстой гэх тээ. Тэр заашгүй хуульчлаа төгсөн байгаа. Тэгэхээр сургуулиуд бас энэ дээр илүү санаачлагтай ажиллах ёстой. Хүүхдийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөө гаргаад ингээд ажиллах юм бол бас тодорхой ийм оролцоо нэмэгдэн энэ хүртээмж илүү сайжран тэр энэ талаас хүн бүхэн л одоо энэ хүүхд хамгааллын асуудалд салбар бүр манай дээр ямар үүрэг байгаа юм бэ? Би одоо ямар үүрэгтэй хаанаас мэргэжлийн удирдлага зааврыг авах юм бэ гэдэг бол санаачлагаар бас их хэрэгцээ бол байна. Нийгмийн ажилтнаас эсвэл ангийнхан багшаас наад чи энийг ингээд дээр таарч хахарлаа тавиач гэж хэлэх гэхээр нөгөө нэг багшийн нийгмийн ажилтны ачаалал гэдэг юм нэлээд байдаг. Энэ талаар нөгөө сая намар багш нар маань нөгөө ажил айлтны төргээд болоход нэлээд багш нартай ярьж хат ер нь бүгд л ярьж ийлээ л дээ. Тэр байтугай зарим боломжтой гэдэг юм мөнгөтэй айлгуудад багш нарыгаа хүртэл шоглчод байдаг энэ тохиолдлууд гардаг. Бидний янз бүрээр хэлдгээч гэдэг юм уу. Тэгэхээр энэ анги танхим дотор үлдэгдэж байгаа юм дээр яг энэ нэг ангийн багш за тэр сургуульд ганц байгаа нийгмийн ажилт гэдэг хурц ажиллах боломж нь ямар байдаг юм. За ер нь бол мэдээж Монгол улсад одоо боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын ачаалал хүртээмжийн асуудал бас их харилцаа адилгүй л дээ. Тухайлбал мэдээж нийслэл бол нэлээд ачаалалтай тийм ээ нэлээд олон хүүхдтэй сургуулиуд ихэнх нь одоо бас хүртээмж явдаг. Яг зөвөр бид нар нийгмийн ажилтан одоо сургалтын менежер гэдэг одоо сэтгэл зүйч гэдэг бас энд нэг онцолж хэлэхэд бас сүүлийн одоо энэ 2022 оноос эхлээд бол сургуулиудын нийгмийн ажилтнууд сэтгэл зүйчийн оронтой бид нар бас бий болгож
сэтгэл зүйч ажилуулж эхэлсэн. Энэ бол бас их эерэг одоо үр дүнгуудыг бас боловсролын салбарт авчирж байгаа. Өнөөдөр хүүхдүүд маань нөгөө нийгмийн ажилтан бол ерөнхийдөө зохицуулалт хүүхэд хамгааллын чиглэлээр явдаг бол яг эрсдэлд өртөөсөн нурьдсан сэргийлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх юм бол энэ боловсролын сэтгэл зүйчдийн үүрэг оройлт бас их байгаад байгаа. Тэгээд ер нь бол яг нийгмийн ажилтнуудын энэ оронтой бүтцийн хувьд бол бид нар ер нь хүүхдэд нь одоо тохирсон хүүхдийн тоонд нь уялдуулж бас энэ орон тооных нь шиг нормын төвөдөд баталж өгöd. Ер нь бол одоо ихэнх сургуулиуд бол бас хүүхдийн тоондоо уялдуулаад харьцангуйс нийгмийн ажилтнуудын оронтой бол нэмэгдсэн. Ер нь нийгмийн ажилтан анги удирдсан багш хоёрын ачаалт бол бас нэлээ байдаг л та сургуулиуд дээр. Тэгэхээр одоо бид нар бас энэ цалин хөлстэй холбоотой асуудал дээр ч гэсэн багшийн одоо энэ ачааллыг бас тооцож энэ хүүхдтэй ажиллах цагийг үндсэн яг багш хүүхдтэйгээ ажиллах хичээл сургалтынхаа үйл ажиллагаанд зарцуулах цагийг нэмэгдүүлэх, үр дүнтэй болгох, тэрнээс бусад одоо ажлуудыг одоо багасгах, тийм ээ, тэрийг бууруулах ийм бас тодорхой нэлээд ажлуудыг бол бас хийж байгаа. Түнчлэн сая бас бид нар ярьж байлаа. Ер нь бол хүүхэд хамгааллын энэ асуудлууд маань өөрөө одоо бараг бүх хуулинд л одоо манай боловсролын салбарын бол бүх хуулиуданд одоо хүүхэд хамгааллын талаарх бүх одоо оролцогч талуудын үүргийг бол маш тодорхой тусгаж өгсөн байж байгаа учраас өнөөдөр одоо боловсролын салбарын сургуулийн одоо хамгийн гол үүрэг бол энэ хүүхэд хамгааллын бодлогыг одоо хэрэгжүүлэх цагаарлаасаа эхлээд тэнд байж байгаа одоо бүх үйлчилгээний ажилчид хүртэл тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээдэг. За баярлалаа үзэгчдээ бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийгээр өндөрлүүлж өнөөдөр бид үеийнгийн дээрлэл гэдгийг сэдвийг онцлож тав хүнд бас яг энэ зочдороо дамжуулан мэдээллийг хүргэлээ. За яг энэ холбогдох байгууллагууд нь ямар ч хууль эрх зүйн хүрээнд за бодлогын хүрээс тодорхой ажлууд хийж байгаа мэд эцэгчүүд та бидний оролцоо бас нэлээд дутмаг байгаа юм байна. Энэ тал дээр бас илүү анхаарал өгөөрэй гэдгийг бас зочид маань хэлж байгаа та бүхэн анзаарсан баха. Ингээд зочдоо танилцуулъя. Боловсролын яамны ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга цогцолмаа цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн сайн бэлэг гэр бүл хөтөлбөр нийгмийн амлалын яамны хүүхдийн эрхийн хууль тогтоомж бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч аз жаргалаар манай студид ажиллаж та бүхэнд бас мэдээлэл хүргэлээ. Урьдчилан та бүхэн баярлалаа. Баярлалаа.